Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ луунгаар хэрхэн жуус хийх талаар тайлбарлан оруулъя. За луунгаа садар цэвэрлээд жижиглэн хэрчин. За ингээд жижиглэн хэрчсэний дараа дээрэс нь 350-аас 400 мл ус хийгээд зөөлөн галаар 40 минут орчим жигнэж зөөллөн болгоно. За ингээд зөөлсөн луунгаа блендерээр блендердэн. За ингээд блендердсэний дараа дээрэс нь ус нэмж хийгээд мөн 9 чихэр лимоны кислотагаа нэмэн хийгээд дахин буцалгана. За ингээд жуус маань бэлэн болно. За нэлээд дэхэн алим луун хоёроор хийсэн жуус оруулж ирсэн. Энэ удаад дан луунгаар хийх жуусыг хэрхэн хийх талаар бичиж тайлбарлан орууллаа. За жуусаа дахин буцалж авах хооронд шилээ ариутгах нь би богино долгионы 100-нд марины шилнийхаа жоохон бага зэрэг доогуур ус хийж агаад 5 минут эргүүлээд авдаг байгаа. За мөн буцалсны дараа дээрх нэтгэлгийг шүүж авахаа мартваа. За энэ удаагийн луунгийн жуус маань 2 литр 300 мл орчим болсон. За та бүхэн минь хийгээд үзээрэй. Маш амттай жуус болдог тул хүүхдүүдэд болон гэр бүлийнхнийгээ далаарай. Анхаарал тавин үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.